Өнөөдөр Хаянтай аймагт Монгол Улсын их хурлын гишүүн саран чилүүнаар ахлуулсан ажлын хэсэг бас ажиллаж байна. За санхүү Монгол банкныхантай хамтарсан санхүүгийн боловсрол олгох хилцүүлэг арга хэмжээ амжилттай бас зохион байгуулагдаж байна. За мөн дээрээс нь эрүүл мэндийн багийнхан бас ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэдэнтэй бас уулзалтуудыг бас зохион байгуулах гэх. Энэхүү бас баг бүрэлдэхүүн 7-8 төрлийн арга хэмжээг 2 өдрийн турш манай Хаянтай аймагт зохион байгуулж байна. За эхний уулзалт болгож иргэдийн санхүүгийн мэдлэг олгох, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал руу нэлээд онцгой анхаарсан хилцүүлэг манаас амжилттай боллоо. За яг хувь хүнийхээ хувьд бол би бас монголчуудын санхүүгийн боловсролын асуудал дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй гэж ингэж бас ойлгодог. За өрхийн санхүү, хувийн санхүү энэ асуудлаа бид нэр бас төдийлөн бас тогтмол хийж чадахгүйгаас үүдээд олон асуудалд бол учирж байна. Нөгөө талаас улс үндэстэн маань ч гэсэндээ өөрсдөө санхүүгийн сахилга баттай авах хэрэгтэй. Төсвийн хувьд тэр олон зүйлээ явж. Өрхийн санхүүгээ хийдэггүй үндсэндээ юм байгаа байдал маань буцаад бүр улсын түвшиндээ хүртэл очиж байгаа гэж хэлж болохоор ийм нөхцөлөд бас ажиглагдаж байна. Тийм учраас их баг гэдгүү, дээр доор гэхгүй ерөн санхүүгийн сахилга баттай байх тухай тодорхой ийм нийт төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зөв юм байна гэдгийг энэ хэлцүүлэгт оролцогчид болон бас миний би бас ойлгож харсан ийм бас хэлцүүлэг болж байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол энгийн бас иргэдээс илүү банкны үйлчлэгээ авах. За санхүүгийн янз янзын бас хөнгөлөлт хөтөлбөрүүдэд хамрагдах энэ боломж олцоонууд нь нэлээд хязгаардаг нь байгаа. Тийм учраас энэ хүртээмжийг сайжруулах чиглэлээр Хинтээ аймаг маань жишээ нь гэх юм бол эрдэнэ төлөөлөгчдийн хурлаараа тодорхой бас хөтөлбөрийг батлах. За ахлахангийн сурагчид, 10 жилийн сурагчид, малчид, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд тухайн бас бүх бүлгүүдэд тохирсон янз янзын сургалт хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг бас тогтмол зохион байгуулсан. Энэ олон улсын бас туршлагуудыг хийх нь зөв юм байна гэсэн ийм саналуд бас хэлцүүлгүүдээс бас гарч байгаа нь онцлогтой байна.